1953 Нью-Йорк хот, Бруклин. Сонин зардаг хүү сонингоо худалдахаар гадуур сэлгүүцэх бөгөөд төд удалгүй нэг хүн сонинг нь авахар болсон ч задгаа зоос байгаагүй тул хүүд $1 бүхэл өгчээ. Мөнгийн задлуулж хариултыг өгөхөөр гудамжинд яваа хүмүүсээс мөнгө задлж өгөхийг хүү асууж эхлэв. Төд удалгүй мөнгийг нь задлж өгөх хүн олдож хүү сонин авсан хүнд хариултыг өгöd өөрийн орлогоо халаасалж бусад зооснууд руугаа нэмэх гэсэн боловч түүний сая авсан зооснууд донд нэг зоос бусдаасаа хачиралтай байгааг анзаарсан байна. Тэр зоос бусад зоосноосоо илүү хөнгөн байгааг анзаарчээ. Хүү тэр зоосыг хэд хэдэн удаа алган дээрээ дээш нь шидэж үзэж байгаад алдаж орхив. Зоос газарт унах үед хоёр хэсэг болон хуваагдаж дотроос нь ямар нэгэн зүйл унссан юм. Хөндөй зоосон дотор маш жижиг хэмжээтэй гэрэл зургийн хальс болон ойлгомжгүй баахан тоонуудтай цаасны хилтерхий байхан тэр. Хүү маш ихээр гайхан энэ хачиралтай зоосыг гартаа барин зогсох бөгөөд юу барин зогсож байгаа тэр ойлгохгүй л байлаа. Гэвч тэр үед жирийн нэг сонин зардаг хүүгийн гарт Америкийн нэгэн улсын маш нууц цөмийн төслийн мэдээлэл байхан тэр. Энэ мэдээлэл нь тухайн цаг үеийн хамгийн шилдэг эрдэмтдийн ажиллаж байсан Оппенхаймерын алдарт цөмийн бөмбөгний талаарх нууц мэдээлэл юм. Сонин зардаг хүү найзуудтай энэ хачин олд руу үзүүлсэн бөгөөд аз болж нэг найзынх нь аав нь цагдаа байсанд найз нь аавдаа хэлсэн байна. Ингэж энэ зоос маш богино хугацаанд FBI буюу холбооны мөрдөх товчонд хүрсэн юм. Тэнд харин зоосыг юу болохыг нь амархан ойлгосон ба энэ зоос бол тагнуулчид хоорондоо мэдээ дамжуулж буй нэг хэлбэр гэдгийг тогтоосон ч яг ямар мэдээлэл байгааг нь тухайн үедээ огт ойлгоогүй гэжээ. Холбооны мөрдөх товчоны шилдэг мэрэгчлэтнүүд энэ нууцлж кодлсон мэдээлэл дээр ажилласан ч тайлж уншиж чадаагүй ч гэсэн ганц ойлгосон зүйл нь ийм кодлох аргачлалаар зөвлөлтийн тагнуулууд ажилдаг гэдгийг тэд ойлгосон байна. Тэгэхээр Нью-Йорк хотод яг тэдний хамар дор зөвлөлтийн тагнуулын сүлжээ ажиллаж байх боломжтой гэсэн үг. Тусгай нөөцийн агентууд тэд бол гадны оронд хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг гадаад тагнуулууд юм. Тэд гадаадад оршин суудаг, тентхийн иргэдч байж болох бөгөөд эхнийхээ даалгавраа хүлээн хэдэн 10 жилч болж болдог гэжээ. Ийм тагнуулчдын намтар түүхийг маш нухацтай үнэмшилтэй намтар зохиож өгдөг байна. Нэг үгээр бол хуурамч намтар түүх. Гэхдээ бас тийм ч хуурамч биш. КГБ-гийн агентууд оршуулгын газараар явж нас барсан хүмүүсийн булчнуудаас сонгон авцгаадаг. Эдгээр булчны хүмүүсийн амьдрал үргэлжилдэг нь одоо тэдний амьдралаар КГБ-гийн тусгай агентууд үргэлжлүүлэн амьдардаг юм. Тагнуулчид зүгээр ч нэг өөр хүн болж жүжиглэх биш. Жинхэнэ утгаараа тухайн хүнээ болж хувирдаг байна. Бэлтгэл ажил хэдэн сараарч биш, хэдэн жилээрч үргэлжилж болдог. Тагнуулчид энэ хооронд тухайн орныхоо хил ус, соёл, ёс заншил гэд бүхнийг төгс эзэмшиж, ялгдахын аргагүй болдогч нөгөө талаас тэднийг барьхан ч илбэг байдаг. Ихэвчлэн тагнуулчдыг төдийлөн хүн анзаараад байхааргүй жижигхэн зүйлс барьж өгсөн түүх бишгүй байдаг. Жишээ нь Дэлхийн 2 дугаар дайны үед зөвлөлтүүд Германы тагнуулчдыг нэг үг ашиглан илрүүлдэг байсан нь дарога буюу зам гэх үг юм. Учир нь гэвэл энэ үгийг герман хүн цэвэр дуудах маш хэцүү байдаг. Ямар ч мундаг орс хэлтэй байсан үргэлж баг зэргийн аялга мэддэгдэг гэжээ. Нью-Йорк хотод зоос олдсоноос 4 жилийн дараа буюу 1957 онд Москва дахь КГБ-гийн төвд Америкийн нэгэн улс дахь зөвлөлтийн тагнуулын сүлжээнд нь бодит аюул нүүрлээд байгааг мэдэж байв. Тэдэнд Нью-Йорк дахь тун найдваргүй холбоочин тагнууланд гол толгойн өвчин болоод байлаа. Түүний хоч нь Вик гэх бөгөөд араас нь том алдаа гаргасаар Америк нэгэн улс дахь зөвлөлтийн тагнуучдын сүлжээнд илчлэгдэх бодит аюул нүүрлээд эхлэв. Тэр зөвхөн ажилдаа алдаа гаргаад зогсохгүй. Арх ихээр уж эхнэрээ зодож хүмүүсийн анхааралд ихээр өртгөхөөс гадна бидний мэдж байгаачлан цөмийн төслийн талаарх маш нууц мэдээлэлтэй зоосоо алдсан тэр хүн юм. Москвад түүнийг оройтоггүй байгаа дээр нь эргүүлэн татах шийдвэр гаргасан байна. Энэхүү 1957 оны 5 дугаар сард түүнийг Москва руу дуудаж одонгоор шагнаж тушаал дэвшүүлэх гэж байна гэж өөрт нь хэлсэн байдаг. Гэвч Вик өөрийгөө ямар ч шагнагдах зүйл хийгээгүй байнга алдаа дутагдал гаргаж байснаа мэдэх тул Америкийн нэгэн улсаас татаж байгааг нь төвөггүй ойлгосон юм. Хэрвээ тэр зөвлөлтөд буцаж очих юм бол эргэн тэндээс хаашаач явахгүйгээ мэдэж байсанд Америкийн нэгэн улсад дассан түнд өөр нэгэн санаа төрсөн байна. Вик очтой Рейно Хехнен гэгч нь Финланд гаралтай зөвлөлтөд иргэн. Бүх насаараа зөвлөлтийн хууль хүчний байгууллагад ажилласан, маш эргэлзээ дагуулсан намтар түүх муу нэр хүндтэй нэгэн. Олон их нэртэй байсан. Зугаа цэнгэл архи дарсан дуртайгаас гадна хариуцлагагүй. Анхнаасаа тэр энэ албанд томилогдох ёсгүй байсан ба анх төлөвсөн тагнуул нь Америкийн нэгэн улс руу ирж байхад нь түүний суун явсан онгоцсон живснэр
богино хугацаанд өөр хүн олох хэрэгтэй болсонд Рейног аргагүй эрхэнд томилжээ. Рейно Хейхнанд зөвлөлт холбоот улс руу буцаж байхдаа замдаа Германаар дайрах үед зогтоож Америк нэгдсэн улсын элчин сайдын яамд очиж би Америк нэгдсэн улс дахь зөвлөлтийн холбоочин тагнуул. Би нутаг буцмааргүй байна. Америк нэгдсэн улсад баймаар байна. Оронд нь хэрэгтэй мэдээлэл өгье гэсэн зүйл хэлсэн юм. Эхэндээ Америкчууд түнд үлэгдсэн шинжтэй байсан ба тэдний өмнө гинт гарч ирээд өөрийгөө тагнуул гэж илчилсэн уудаг байрын бүдүүн эрэг гайхаж харцгааж байсан гэдэг. Энэ үед Рейно Хейхнан маш нууц мэдээлэл тэдэнд хэлсэн нь өөрийнхөө Америк нэгдсэн улс дахь удирдлагыг илчилсэн юм. Тэр илчилсэн удирдлагынхаа жинхэнэ нэрийг ч мэдэхгүй байсан ба түүний хоч нь Хурандаа Марк гэв. Рейно хочоос нь гадна Хурандаа Маркийн хаяа өөртөө нь уулздаг байсан байрны хаягийг зааж өглөө. Энэ байр нь орон сууцны нэг жижиг өрөө бөгөөд холбооны мөрдөх товчоо тэнд отолт хийж эхэлсэн юм. Тэд зам эсрэг талынх нь байрны өрөөг хөлсөлж, Рейногийн зааж өгсөн байрны цонхыг өдөр шөнөгүй ажиглах болов. Эхэндээ холбооны мөрдөх товчооныхон эргэлзэж эхэлсэн нь ямар ч зүйл болохгүй тэр байранд нь хинч ирэхгүй байлаа. Отолт хийж эхэлснээс 3-7 хоногийн дараа л анх удаа урагч тагнуулын зааж өгсөн өрөөний гэрэл ассан юм. Гэхдээ асгахдаа 2-3 секунд л асаад унтарсан ч үүнийг нь холбооны мөрдөх товчооныхон анзаарахад хангалттай байв. Ингэж тэд тухайн байрнаас хүн гарах үед нь араас нь дагаж Хурандаа Марк гэгчийг хаана амьдардаг, хэн гэгч болохыг нь олж тогтоолоо. Хурандаа Марк гэгч нь Эмил Голдфус гэгч зураач байсан бөгөөд Рейногийн хэлсэн тухайн Бруклин дэх нэг өрөөг түрээсэлдэг болж таарсан юм. Холбооны мөрдөх товчоо түүнийг хэн гэдгийг нь мэдснийхээ дараа төд удалгүй баривчсан байдаг. Тэдний өмнө 50 орчим насны өндөр нуруутай, туранхай эрэгтэй хүн байв. Тун нухацтай бөгөөд тайван харцтай. Бид таныг хэн гэдгийг мэднэ Хурандаа Марк. Та баривчлагдсан. Хариуд нь юу ч дуурсангүй. Холбооны мөрдөх товчоо түүнийг барьсан даруйда өнөөх Бруклиний 252 дугаар байрны дээд давхрын нэг өрөөнд нь дагуулan очлоо. Тэд радио электрон төхөөрөмж, ямар нэгэн мэдээлэл нуух зорилттой хүндий хадааснууд, кодлсон мэдээлүүд гээд жинхэнэ тагнуулчдын иж бүрдлүүд байсан гэжээ. Энэ хооронд юу ч дуурахгүй зогссон Хурандаа Марк анхудаа ам нээж тэднээс ширээн дээр байх Харандаа цаас хоёрыг өөрт нь дамжуулж өгөхийг хүссэн байна. Америкчууд энэ үед нь Маркийг чухал мэдээлэл хэлж өгөх нь гэж үзэн хэлсэн ёсоор нь Харандаа цаасыг нь авч өгчээ. Гэвч Хурандаа цаасан дээр доош нь эгнэ болгон тоонууд бичиж эхэлсэн юм. Ямар нэгэн нууцсан зүйл өгч байна гэж үзэн тэд уг цаасыг авч тэр даруй кодлсон мэдээлэл тайлах мэрэгчлэтнүүд рүү явуулсан байна. Энэ цагаас хойш Америк нэгдсэн улсын бүх хэвлэлээр бичиж, Америкийн хамгийн зүрхэнд нь буюу Нью-Йорк хотод зөвлөлтийн хамгийн том тагнуулчийг барьлаа гэцгээж, хөршүүд нь ч энэ даруухан төрхтэй эриг КГБ-гийн тагнуул гэж хинч төсөөлж байгаагүй талаараа амралдуулан хэвлэлд ярцгааж байв. Мөрдөн байцаалтын их үед Хурандаа Марк юу ч дуурдаггүй байсан ба тун тайван өөртөө итгэлтэй байдаг байсан гэв. Гэсэн ч тэр 2 хоногийн дараа өөрийн жинхэнэ нэрээ хэлсэн нь Рудольф Иванович Абель гэгч нар юм. Түүний нэр дараагийн сенсац болж улс орон даяар мэдээлж байсан ч Америкчууд түүний нэрнээс өөр зүйл юу ч олж мэдэж чадахгүй л байв. His real name Rudolf Ivanovich Abel. 55-year-old Rudolf Ivanovich Abel. Гэсэн ч тэдний өмнө суух энэ нэр жирийн нэгэн тагнуулч биш гэдгийг маш сайн ойлгож байсан гэдэг. Америкийн нэгдсэн улсын ерөнхий прокурор Рудольф Абелийг Америкийн нэгдсэн улс дахь зөвлөлтийн хамгийн чухал тагнуулч гэж мэдэгдсэн юм. Түүнийг барьсан нь Америкчуудын хувьд маш том ялалт болж байв. Гэвч Рудольф Абель гэгч юм бэ? 1900 онд Латвид төрсэн яндан хөөлөгчийн хүү 6 хэлээр төвөггүй ярьдаг. Хожим комсомолд элсэж, айрамд алба хааж, тэндээс тагнуулд элсэж КГБ-гийн агент хийж байгаад 1955 онд буюу Нью-Йоркт Хурандаа Маркийг барихаас 2 жилийн өмнө нас барсан. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Яаж өгчихсөн хүнийг барьсан байх вэ? Хурандаа Марк Америкчуудад өөрийн нэр гэж энэ нэрийг хэлэхдээ Москва руу нууц мэдээлэл дамжуулсан нь энэ байв. Нэг үгээр бол холбооны мөрдөх товчооныхон Рудольф Абель гэх нэрийг хэвлэлд хэлэхдээ өөрсдөө ч мэдэхгүй Москва руу Хурандаа Маркийн мэдээг дамжуулаад өгчихсөн гэсэн үг. Түүний нэрийг жинхнээсээ Рудольф Абель гэдэггүй. Рудольф Абель бол түүний КГБ-гийн ойр дотны найзын нэр юм. Тэр найз нь үнэхээр 2 жилийн өмнө нас барсан байв. Тагнуулч найзынхаа нэрийг өөрийн нэр гэж Америкчуудад хэлсэн нь Москвад үнэн хэрэгтээ хэн баригдсан бэ гэдгийг хэлхийн тулд өмнө тохирсон ёсоор энэ нэрийг хэлсэн нь энэ байжээ. Учир нь тухайн үед барьсан гэх мэдээлэл гарч байснаас бичлэг зураг огт тараагдаагүй байсан юм.
Энэхүү Москвад хэн үнэн хэрэгтэй баригдсныг нь ойлгох хүмүүс нь ойлгосон гэдэг. Америкчууд харин түүнийг Рудольф Абель гэж бодсоор байсан ба үнэн хэрэгтээ тэр хурандаа Маркч биш, Эмиль Голдфусч биш, Рудольф Абельч биш, харин Уильям Фишер гэгч юм. За ингээд бид түүний жинхэнэ нэрийг олж мэдлээ. Тэгэхээр тэр хэн байв? Уильям Фишер нь 1903 оны 6 дугаар сарын 11-нд Ньюкасл апон Тайн гэх Английн жижиг хотод мэндэлжээ. Хүүгийн аав нь Оросоос цагаачилж ирсэн герман гаралтай Генрих Фишер гэгч юм. Тэр хүүгээ өөрийн дуртай найрагч Уильям Шекспирийн нэрээр нэрлсэн байна. Ээж нь Людмила Корнеева гэгч Орос хүн. Тэгэхээр Уильям Фишер 3 үндэсний хүн байсан гэхэд буруутгагүй. Герман, Орос болон Англи хүн. Тэр маш сайн зурдаг байснаас гадна төгөлдөр хур болон гитар тоглодог. 18 наснда Лондонгийн нэг их сургуульд элсэн ч 22 наснда сургуулаа төгсөлгүй орхиж зөвлөлтийн улаан аримд элсэн байна. Радио телеграфын ангид алба хааж, радио холбоочны мэргэжлийг маш сайн эзэмсэн гэдэг. Фишер шилдэг холбоочны дээр 4 хил төгс эзэмсэн нэгэн байсанд Фишерийн авьяасыг төд удалгүй зөвлөлтийн удирдлагууд анзаарсан юм. Нэг үгээр бол КГБ-гийн хувьд жинхэнэ эрдэнэ байлаа. Энэхүү Фишерийг зөвлөлтийн тагнуулд ажиллах санал тавьж нөгөөх нь ч зөвшөөрч 1937 хүртэл Франк гэх очтойгоор холбоочин тагнуул хийж байсан гэдэг. Түүний авьяас чадварын ачаар алдарт Кембрижийн 5 гэх тагнуулын нууц бүлэглэлийн бүх мэдээ саадгүй КГБ-д ирж байсан төвхтэй. 1948 онд Уильямыг шин даалгавар хүлээж байсан нь тэр Марк гэх нэрэн дор Америк нэгдсэн улсыг зорьсон юм. Фишер анх Америк нэгдсэн улсад ирэхдээ Литвийн дөрвөгч Эндрю Койотес гэгчийн дөрөөр ирсэн байна. Харин Америкт ирээд хэдэн жилийн дараа Эмиль Голдфус гэгч зураач нэгэн болсон юм. Америкийн хууль хүчнийхэн Бруклин дэх жижиг нэг өрөөнөөс зөвлөлт холбоот улс руу тэдний улс орны талаарх чухал мэдээллүүд байнга явж өгнө гэж зүүдлээчгүй байсан гэдэг. Эдийн засгийн мэдээлэл, байлдааны техникүүдийн байршил шилжиж хөдөлгөөн, цэргийн аж үйлдвэрийн мэдээллүүд дээр нэмээд хамгийн чухал мэдээлэл болох Америкийн хамгийн анхны цөмийн бөмбөгийн талаарх мэдээллүүд. Уильям Америкт маш найдвартай хоёр тагнуулын сүлжээ үүсгэж, тэр нь зөвхөн Америкийн нэгдсэн улс Мексикт үйл ажиллагаа явуулаа зогсохгүй Бразил, Аргентин гэх мэт өмнөд Америкийн шаардлагатай газруудад ч ажиллаж байв. Уильямын тагнуулууд хаасаагүй байсан гэдэг ба Лос Аламост ч хүртэл байсан юм. Лос Аламос гэдэг нь Оппенхаймер тэргүүтээ эрдэмтдийн байрлаж ажиллаж цөмийн бөмбөг зохиосон нууц цэргийн хотхон билээ. Тэнд Персей гэх нууц нэртэй тагнуул ажиллаж байсан бөгөөд олон жилийн дараа л хэн Фишерт мэдээлэл дамжуулж байсан нь ил болсон байдаг. Энэ тагнуул бол Тэд Холл гэгч юм. Залуухан авьяаслаг суу тухаантан Оппенхаймерын эрдэмтдийн багийн гишүүн. Тэд тагнуулын ажил хийсэнтэй Фишерээс огт мөнгө авдаггүй байсан ба Фишер анх өөрөө түүнтэй бичлэн уулзаж ятгаж дөнгөсөн гэдэг. Хожим Тэд Холл үүнийг их гүрнүүдийн хүчийг тэнцвэртэй байлгах гэж тэгсэн гэсэн ба тэр өөрийн үйлдэлээ магадгүй хожим Америк нэгдсэн улс хятадд цөмийн бөмбөг хаяхаас сэргийлсэн ч байж болох юм гэж ярьсан байна. Фишер бүхэл бүтэн нуувчны систем үүсгэж түүгээрээ агентуудаасаа кодлсон нууц мэдээллүүдээ авч солилцдог байсан юм. Фишер мөн Америк нэгдсэн улсад зөвлөлтийн тагнуучдыг удирддаг байснаас гадна хорлон сүйтгэгчдийн бүлэглэлийг удирдан чиглүүлж байлаа. Хэрв Америк зөвлөлтийн хооронд дайн гарвал Фишерийн удирдлагад доорх хорлон сүйтгэгчид Америк нэгдсэн улсын стратегийн ач холбогдолтой объектуудад дотроос нь цохилт өгөх ёстой байсан гэжээ. Тэр ийм л онцгой ач холбогдолтой зөвлөлтийн тагнуул байсан юм. Фишерийг хэн байсан гэдгийг нь бүгдээрээ сая танилцсан бол Америкчууд Фишерийг байцсан шалгаж байх хооронд бид өөр нэгэн тагнуултай холбоотой түүх яриад эргээд Фишерийн төвхтөд орцгоё. Хитвч дүүрэн урамшуулалтаа 10 дугаар сар хөтөлбөр эхэллээ. Та Shopee Hub цэг имэнд шинээр бүртгэлээ үүсгээд 10,000 төгрөгөөр хитвчээ цэнэглүүлээ зогсохгүй 100,000 төгрөгт захиалга хийгээд 1 сая төгрөгийн хитвч цэнэглэлт супер бэлэг iPhone 16 авах урамшуулалт оролцох боломжтой. Хэрэгтэй бүхнээ секундын дотор зургаар хайгаад карго болон карт холбохгүйгээр хүссэн төлбөрийн нөхцлөөрөө хятадаас хэрэгтэй бүхнээ шууд захиалаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгийн description хэсэгт үлдээсэн байгаа. Вашингтонд Accidental гэх ресторан бий. Тухтай цэвэрхэн жижиг хоолны газар. Гэвч энд нэг удаа болсон зүйл хүн төрөлхтнийг аварсан гэж хэлэхэд буруутгагүй. 1962 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Америкчууд Кубыг тойруулаад өөрсдийн байлдааны хөлгүүдэд байрлуулчихсан байсан үе. Тэд Куб руу зөвлөлт холбоот улсаас ирж байгаа ээлжид цөмийн бөмбөгүүдийг ямар ч хамаагүй үнээр зогсоох даалгавартай инхүү бүсэлсэн байгаа нь энэ.
Америкчууд эхэлж цохилт хийхэд урд өмнө хизээч байгаагүйгээр бэлэн байсан гэдэг. Нөгөө талаас зөвлөлт холбоот усч өөрсдийн онгоцуудаа зогсоох бодлого байлаа. Хоёр их гүрний цэрэг дайчид бүх талаараа байлдааны бэлэн байдалд команд хүлээгээд байж байсан юм. Энэ цаг мөч нь дэлхийн 3 дугаар дайн юугүй эхэлж болохоор маш игцэгтэй цаг мөч байлаа. Гэвч тэр үед Америкийн нэгэн улсын ерөнхийлөгч Кеннедид зөвлөлтөд хилцэл хийхэд бэлэн байна гэсэн мэдээлэл ирлээ. Ямар ч албан ёсны мэдээлэл гараагүй хэрнээ хаанаас ийм мэдээ ирсэн байх вэ? Кеннедид энэ мэдээллийг ABC-гийн сэтгүүлч Джон Скали гэгч өөрийн биеэр дуулгасан байна. Харин хожим хэвлэлд дурдсанаар Скалитай ноён X гэх нууц нэгэн холбоо тогтоосон гэдэг. Энэ саналаас хэдэн цагийн дараа Америкчууд хэлцээд ноён X-т Джон Скалигаар хариуг нь дамжуулсан нь үүсэд буу хурцдмал асуудлыг шийдэх гарц гаргалгаа өөрсдийн зүгээс тавих нөхцөл байсан юм. Хэрвээ зөвлөлт холбоот улс Кубээс өөрсдийн пуужингуудаа гаргана гэх юм бол Америкийн нэгэн улс Кубын бүсэлтэд зогсоож ахиж хизээч Кубын эсрэг цэргийн болон дайсагнасан ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй гэж амлаж байна гэжээ. Үүний дараа Москвад мэдээлэл ирсэн нь Америкийн тал асуудлыг эвийн аргаар шийдэхийг санал болгож өөрсдийн нөхцөлөө дэвшүүлээ гэх мэдээ анх удаа ирсэн юм. Яг хаанаас ийм мэдээлэл ирснийг нь анх Москвад ч гайхаж байсан ба мөн л Америк нэгэн улс ямар ч албан ёсны мэдээлэл гаргаагүй байлаа. Хамгийн анх Джон Скалид ирсэн мэдээлэл Америкийн нэгэн улс дахь зөвлөлтийн тагнуулч Александр Феклисов гэгчээс ирсэн юм. 1962 оны 10 дугаар сарын 26 гэдэг нь Карибын хямралын хамгийн игцтэй чухал үе байв. Цүмийн дан эхлэх боломж урд өмнө байгаагүйгээр маш бодиттой болчихсон. Үйл явдлууд цагаар биш, минутаар хэмжигдэж байсан гэжээ. Энэ лэгзэгтэй цаг үед цагаан ордноос холгүй орших өмнөд урдсан Accidental ресторанд хоёр хүн уулзсан юм. Тэдний нэг нь Кеннедигийн гэр бүлийнхэнтэй ойр дотны хүн гэгддэг байсан ABC телевизийн сэтгүүлч Джон Скали болон Америкийн нэгэн улс дахь зөвлөлтийн элчин сайдын яамны ажилтан КГБ-гийн агент тагнуулч Александр Феклисов гэгч юм. Феклисов Скалиг Кеннедихний ойрын хүн гэдгийг нь мэдэж байсанд энэ уулзалтыг түүнд санал болгожээ. Хэдийгээр Феклисов ийм төвшний хилцэл хийх ямар ч албан тушаал үүрэг даалгаваргүй нэгэн байсан ч энэ нь түүний дур мэдэн шийдсэн шийдвэр байв. Тэд уулзаад ширээнд сун тус бүр хоолоо захиалаад дараах зүйлийг ярьсан байна. Юунаас болж дайн дэгдэх гээд байна вэ ноён Александр? Харилцан бие биенээсээ айж байгаагаас л болно доо Жон. Куб Америкчуудыг халдан довтлохоос айж байгаа. Харин Америкийн нэгэн улс Кубээс ирэх пуужингаас. Скалигийн хожим хэлснээр энэ уулзалтын үед Феклисов өөрийн гаргалгааг санал болгосон гэдэг. Тэр хэлэхдээ зөвлөлтүүд нэгдсэн үндэсний байгууллагын хяналтанд ор Куб дэх өөрсдийн бүх пуужингаа устгах амлалт өгөх тал дээр та юу гэж харж байна гэж Скалигаас асуув. Скали мэдээж энэ талаар хариулт өгөх хэмжээний хүн биш тул мэдхгүй байна гэд энэ талаар зохих хүмүүсээс лавлаж тодруулах гэсэн байна. Иймэрхүү яриа өрнөсний дараа тэд юм дугурлгүй урд хоолуудаа эдцгээсэн бөгөөд тус бүрнээ маш бодлогоширсан байсан гэв. Ожим Скали хэлэхдээ Феклисов тэр үед маш их бодол дарагдсан байсанд Скалигийн захиалсан хавчны котлетыг авч идсэн ч түүнийг огт анзаараагүй. Харин түүнд зөрүүлээд Феклисовын захиалсан үхрийн махтай хоолойг өгсөн ч Скали тухайн үедээ энэ талаар хэлэх нь зохимжгүй гэж үзэн Феклисовын захиалсан хоолойг идсэн гэжээ. Кеннедигээс хариу ирэх үед Феклисов элчин сайд дээр очин Америкчуудаас ийм санал ирлээ гэд Москва руу дамжуулахыг хүссэн ч элчин сайд нь энэ бидний хэлцэх хэмжээний асуудал биш гэд дамжуулахаас татгалцсан байна. Энэ үед мөн л Феклисов өөрөө дур мэдэн бүх ил хариуцлагыг өөрөө даан Москва руу Кеннедигийн хариуг Америкчуудын эхэлж гаргаж буй санал санаачлах мэт явуулсан юм. Феклисовын илгээсэн мэдээ маш хурдтайгаар зөвлөлтийн удирдагч Никита Хрущевт хүрснээр хоёр улсын удирдагчдын хэлцэл эхэлсэн байна. Энэ хэлцэл хэдэн өдөр үргэлжилж удирдагчид дараа нь хэд хэдэн удаа уулзсан эцэст зөвшөлтсөлд хүрснээр Карибын хямралд цэг тавьсан түүхтэй. Ингэж зөвлөлтийн тагнуулч Америкийн сэтгүүлч хоёр тухайн үед дэлхийг цөмийн гамшигаас бараг л аварсан юм. Их гүрний удирдагчид болон дипломатуудын хийж чадахгүй байсан зүйлийг тэд эхлүүлж чадсан гэсэн үг. Харин одоо үед Accidental ресторанд тэр хоёрын сууж байсан ширээн дээр Джон Скалигийн зураг болон дурсгалын самбар хадгалагдсан байдаг нь Карибын хямралын маш игзэгтэй үед энэ ширээ дээр зөвлөлтийн нууцлаг ноён X ABC суугийн сэтгүүлч Джон Скалид дайн эхлүүлэхгүйгээр асуудлыг шийдэх арга санал болгосон. Энэ уулзалт нь дэлхийг цөмийн дайны аюулаас аврагдах нөхцөлийг бүрдүүлсэн гэж бичсэн байдаг гэнэ. 1957 онд Фишер
Холбооч нь тагнуул Рейно Хейхнаны ажил болж өгөхгүй. Түүний бие авч яваа байдал нь ч анхаарал ихээр татаж, нийт тагнуучдын сүлжээнд аюул учруулж болцгүй байгааг анзарч эхэлжээ. Тэр Хейхнаныг эргүүлж татахгүй бол биднийг тэр чигт нь баллах нь гэж удаадараа Москва руу мэдээлж байв. Москвад түүний хүсэлтийг хүлээн авч бидний өмнө дурдсанаар шагналүгч дэвшүүлэх гэж байна гэж дуутахад Рейно зөвлөлт толгойд улс руу явсан ч Москвад очиогүйг нь Фишер мэдлээ. Фишер тэр үед юу болсныг гадарлаж байсан ба өөрийг нь удахгүй барина гэдгийг ч мэдэж байсан гэдэг. Тийм учраас Фишер Бруклин дэх нууц өрөөндөө очиж баримтуудаа устгахаар болсон байна. Гаднаас нь аль хэдийн отолт хийсэн байх гэж үзэн гэрлээ асаалгүй бүх зүйлээ устгаж эхэлсэн юм. Түүний ажилтай холбоотой материалууд донд нэгэн жижиг сав байсанд дотор нь эхнэрийнхэн захидлууд хадгалаастай байв. Фишер уулын захидлуудаа устгадаг байсан ч сүүлийн жилүүдэд гэрийнхнийгээ ихээр сандаг байсанд устгалгүй хадгалж байсан юм. Тэр захидлуудтай саваа олоод гартаа барьсан ч алдаж орхисон гэжээ. Харанхуй өрөөндөө шалан дээр саваа хайн тэмтчин энэ тэмдгүү онгичвч олж чадахгүй л байв. Захидлуудаа шалан дээр орхиод явж болохгүй байсанд тэр гэрэл асааж олох шийдвэр гаргасан юм. Гэрэл нийт 2 секунд асаад унтарсан ч Америкчууд түүнийг нь анзаарсан байдаг. Маргааш өглөө нь Фишерийг барих үед тэр харандаа цаас гууж аван ямар нэгэн тоонууд бичснийг та бүхэн санаж байгаа. Үүнийг нь Америкчууд маш нууц кодлсон мэдээлэл гэж тухайн үедээ үзэн тайлж унших оролдлого хийсэн ч энэ нь ямар ч утгагүй зүгээр л тоонууд болох нь тодорхой болсон юм. Хэрвээ энэ нь код биш зүгээр л утга агуулгагүй тоонууд юм бол Фишер яах гэж үүнийг бичив? Тоонуудыг бичих үедээ Фишер харандаага санамсаргүйгээр хугалсан мэт хуглаад дотор нь нуусан бичил хальсаа гарган авч хэнд ч анзаарахдаггүйгээр жорлон тэн устгасан байна. Тэгэхээр тоо бичих нэрэлээр чухал мэдээлэлтэй хальсаа харандаанаас гарган авч холбооны мөрдөх товчны агентуудын нүдэн дээр устгаж чаджээ. Хожим Америк нэгдсэн улсын тагнуулын төв газрын буюу CIA-ийн удирдлага Ален Даллас гэгч Фишерийн талаар дараах зүйлсийг хэлсэн байдаг. Тэр хийж буй бүх зүйлээ мөнгөний төлөө биш, өөрийн итгэл үнэмшил тулгуурлан хийдэг байсан. Би Москвад түн шиг 3-4 агенттай байсан ч болоосоо гэж боддог гэжээ. Энэхүү 1957 оны 10 дугаар сард Америкчуудын бодлоор Рудольф Иванович Абель гэгч тагнуулын буюу одоо үед тодорхой болсноор Уильям Фишерийн шүүх хурал эхэллээ. Зөвлөлтийн номер 1 тагнуулчийг барьлаа хэмээн хэвлэл бүрээр шуугаж байсанд энэ шүүх хурал Америкчуудын анхаарлыг дээд зэргээр татаж байсан гэдэг. Нөгөө айлгад байдаг аимшигт зөвлөлтийн тагнуулыг нь харах гэж хүн бүр зурагтныхаа өмнө сууж байсан ба тэгэхэд л анх удаа Фишерийн төрхийг хэвлэлээр татсан байна. Харин тэдний төсөөлж байсан царайнаас тис өөр, тайван тогтун даруй төлөв царайтай байсан гэжээ. Буруутгагч тал шүүхээс ялын дээд хэмжээ буюу цаазын ялыг оноохыг хүсэж байсан юм. Харин Фишерийн өмгөөлөгчөөр Джеймс Донован гэгч ажиллахар болсон бөгөөд тэр маш зарчимч хүн байв. Бид эргчлөөт улс, тийм учраас ямар ч хүнд биднийг устгахаар ирсэн хүнд ч бай хамаагүй боломжит хамгийн шилдэг өмгөөллийг үзүүлэх ёстой гэж хэлсэн юм. Донован өөрөө өмнө нь тагнуулч байсан. Тэр тагнуулчдын ажил амьдрал үүрэг даалгавар гээд бүгдийг маш сайн мэдэж байна. Мөн хэдий дайсан ч гэсэн түүнийг байж болохоор нь сайн өмгөөлнө гэсэн. Түүний мэрэгжил нэгт найз нөхдөн ч хизээлүүл хизээ Фишерийн оронд ямар нэгэн улсын шүүх танхимд ингээд сууж байх боломжтой тул тэр Фишерийг бусдаас илүү ойлгож байсан гэдэг. Шүүх хурлын үед урагч Рейно Хейхнан шүүх хуралд гэрчээр оролцсон бөгөөд би хэдий тагнуулч байсан ч та нарт гай тарихаар зүйл хийгээгүй, хийж амжаачгүй. Энэ хүн бол миний өдөртөн чиглүүлэгч мөн гэж тайван суух Фишер рүү хуруугаараа заасан байна. Фишерийн өмгөөлөгч шүүх хурал дээр Фишерийг ардын дайсан, аимшигт коммунист мангас гэхээсээ илүүтэй та бидний ижил эх орныхоо төлөө үүрэг хүлээсэн зэрэг гэж харуулахыг хичээж байв. Мөн Фишерийн өөрийн төрх бие авч яваа байдалч тангарагтан шүүгч нарт түүний талд сайнаар нөлөөлсөн гэдэг. Тэр тун тайван найрсаг, зарим үед хошигноотч авдаг байснаас гадна нэг л удаа шүүх танхимд өөрийн сэтгэл хөдлөлийг үзүүлсэн юм. Өмгөөлөгч түүний эхнэртэй бичсэн захидлуудаас уншихад Фишер уйсан нь мөн л түүний талд оноо болсон байна. Эдгээрээс гадна өмгөөлөгч нь Фишер амьд байх нь тэдэнд цаашдаа түүнээс ямар нэгэн хэрэгтэй мэдээлэл олж авахд хэрэг болж болохоос гадна зөвлөлтөд баригдсан өөрсдийн чухал тагнуулуудтайгаас сольж болох ач холбогдолтой гэсэн юм. Шүүгч түүний энэ бүхнийг үнэлэлтэй гэж үзэн Фишерт 32 жилийн хорих ял оноожээ. Шүүхийн шийдвэр бол өмгөөлөгчийн хувьд маш том ялалтай. Фишерт анх төлөвлөж байсан шиг цаазан ял оноосонгүй. Атланта хотын шоронд Уильямыг мафийнхантай нэг өрөөнд хойрсон гэсэн нь түүнээс хожим хэрэгтэй мэдээлэл олж авахт нь нэмэртэй гэж үзсэн ч шоронд хүртэл Фишер тухлаад авсан гэдэг.
Хэдий Америк нэгдсэн улсын дайсны дүрээр тэр шоронд ирсэн ч тун удалгүй хоригдлуудын дунд болон алапагчдын дунд ч нэр хүндтэй нэгэн болсон байна. Шоронд Фишерийг зүгээр л хурандаа гэж дууддаг байсан ба тэр нэгэн удаа мафийн загалмаас эцгүүдийг ч хооронд нь эвлэрүүлсэн гэх яриа гарсан юм. 1960 онд Зөвлөлт холбоот улсын Уралын бүс нутагт Америкийн тагнуулын онгоцыг илрүүлэхэд удирдлагаас нь цохилт өгч унгаах тушаал ирсэн байна. Цохилт өгөх үед нисгэгч Гэри Пауэрс шүхрээр бууж амтсан ч зөвлөлтүүдэд баригдсан юм. Энэ үйл явдал нь шоронд сууж байсан Фишерт тун сайн мэдээ болж солилцох талаар хэлцэл эхлэв. Америк нисгэгчийг зөвлөлтийн тагнуулаар солих хэлцэл. Эхлээд нэг хүнийг нэг хүнээр солих байсан ч Америкчууд Фишерийг ямар чухал нэгэн гэдгийг мэдэх тул наймаалцаж эхэлсэн байна. Тэд зөвлөлтийн шоронд байгаа ахин 2 хүнийг нэмж оролцуулахыг хүсэж байв. 3 хүнийг нэг хүнээр солих гэлээ гэж зөвлөлтүүд дургуутсаж хэлцэл мухардаж эхлэх үед зөвлөлтийн удирдагч Хрущев өөрөө оролцож 3-1 гэсэн саналыг хүлээн авсан юм. Ингэж тохиролцоонд хүрч Берлин хотын Хафел гол дээр байх гүүрэн дээр солилцоо хийсэн байна. Хожим энэ гүүрийг тагнуулчдын гүүр гэж нэрлэн өөр олон зөвлөлтийн болон Америкийн тагнуулчдыг солилцож байсан төвхтэй. Москвад Фишерийг угтан авсан даруйда энэ цагаас хойш Рудольф Иванович Абель гэх нэрээрээ үлдсэн амьдралаа өнгөрөв. Жинхэнэ нэрээ Март хаанч ахин хэлж болохгүй гэх тушаал өгсөн гэдэг. Фишер зөвлөлтөд ирээд үргэлжлүүлэн тагнуулын газартаа ажиллаж байгаад хожим багшилж тагнуулчдын шин залуу үеийг бэлтгэж эхэлсэн юм. Хэдийгээр Фишер баригдсан тагнуулч гэсэн түүний гавьяг Америкчуудад өөрсдөө яг юу хийж байсан, юу тагнаж байсан, ямар мэдээлэл дамжуулснаа огт хэлээгүй гэж үздэг байна. Тэр Америкчуудад юу ч хэлээгүй тул түүний үүсгэсэн Америкийн нэгдсэн улс дахь зөвлөлтийн тагнуулын сүлжээ олон жил амжилттай үргэлжлэн ажилласан юм. Урвагч Рейно Хейхнийний хувь заяа эмгэлтэйгээр төгснө нь тэр 1964 онд автомашины ослд орж нас оржээ. Энэ талаар амд амжсан яриа байдаг нь КГБ энхүү урвагчаа зайлуулсан байх ч гэдэг юм. Уильям Фишер 68 наснда уушгины хор тавдраар нас барсан ба амь тавьж өөрийн ухаангүй хэвтэхдээ тэр англиар ярьсан гэдэг байна. Фишерийг оршуулах үед жинхэнэ нэрийг нь булшин дээр нь бичихгүй бол охин нь оршуулганд нь оролцохгүй гэсэнд булшин дээр нь 2 нэртэйгээр оршуулах шийдвэр гаргажээ. Бичлэг таалагдсан бол лайк дарж комент өчээрэй. Удахгүй улам сонирхолтой түүхээр уулзалт болно. Баяртай.